сургалтанд орж ирчдэд өглөөний мэнд хүргэе. За өөрийгөө товчхон танилцуулъя. За Монгол Улсын ёс зүйн хорооны ажлын албаны дарга Намгийн Ганбаат гэж хүн байна. Ёс зүйн хорооны ажлын алба бол ёс зүйн хорооны гишүүдийг бүрэн эрхээр хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн тусалцаа дэмжлэг үзүүлдэг. Бүрэн эрхээр хэрэгжүүлэх ажлах нөхцөл баталгаагаар хангах ийм чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа юм алба байгаа. За ёс зүйн хороо 11-р сарыг бол төрийн албанд ёс зүйн тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, зөрчлийг мэдээлэх, нийгэмд их эерэг зөв хандлагыг дэмжих чиглэлээр ёстой зүйтэй гэсэн ийм нөлөөллийн аяныг зарлаж байгаа. За энэ аяны хүрээнд төрийн албаа агчдад зориулсан сургалт мэдээлэл арга зүйн төрийн албаны зөвлөлийн 7/4/10 вебинар сургалтын 11-р сарын 4 удаагийн сургалтыг бол ёс зүйн сэдвээр зохион байгуулахаар ингээд төлөвлөж байгаа. За энэ ёстой зүйтэй нөлөөллийн аянд манай төрийн байгууллагууд төрийн албаа агчдыг нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байгаа. За энэ удаагийн сургалтыг ёс зүйн хорооны гишүүн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн доктор, профессор, хууль зүйн магистр Цэрэнбат төрийн албаа агчийн ёс зүй ба эрүүл мэндийн сэдвээр зохион байгуулнаа, удирдах явуулнаа ингээд Цэрэнбат гишүүнийг урьж байна. Бид бол ёс зүйг ярихын тулд эрүүл мэнд хүн гэдэг талаас нь өнөөдөр багш нь та бүхэнд нэг жоохон ойлголт өгөхийг хичээнэ. Тэгэхээр энэ дээр харагдаж байна л да. Ерөөсөө ёс зүй гэж юу хэлж чинь гэхээр ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр зөв буруу хоёроо ялгадаг хүнийг л хэлж байгаа. Тэгээ та бүхэн зарим нь мэдэх бах. Энэ онд ёс зүйн календар гэдэг ийм бүтээгдэхүүн гаргасан байгаа. Хамгийн ихний нүүрэн дээр байдаг хэсэг байна. За тэгэд ёс зүйн уламжлалт тодорхойлолтын тухайд бол энэ өөрөө эртний грек үг тийм ээ. Хүний оршин буу газар буюу хүний орон байр. Энэ нэр томьёо нь өөрөө хүний оюунлаг амьдралын нэн чухал талыг илэрхийлнэ л гэж. Өөрөөр хэлбэл энэ оюун ухаантай хүн бол буруу зөвөө ялгана гэсэн. За эндээс улбалаад юу гэж тодорхойлж байна гэхээр ерөөсөө ёс зүйтэй байхын тулд бидний сэтгцийн эрүүл мэндийн асуудал. Өөрөөр хэлбэл энэ бид бүхний тархины амар амгалан чухал юм байна. За тийм учраас ёс зүйтэй байх үндэс бол анагаах ухаанд бид нар юу гэж томьёолж байна гэхээр энэ бол ерөөсөө сэтгцийн эрүүл мэндийн асуудал. За тэгээд байгууллагууд дээр бол энэ стресс менежментийн сургалтууд зөндөл явагддаг. Тэгээд тэр бүхнийг базаад багш нь ганцхан үйлбэрээр хэлэх юм бол ерөөсөө 50% нь инээд байх хэвээр. Тэгээд 50% нь дандаа унтаж амрах бүтэн нойрны асуудал байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн сэдв юу гэхээр бид нар энэ ажил амьдралыг тэнцвэржүүлэх талаар ер нь энэ стресс менежментийг бид нар яаж энэ тарих толгоо ууж амар амгалан байлгах уу? Яаж бид нар энэ ажлаас хальширахгүй байх уу? Яаж бид нар ажлаасаа сэтгцийн гэмтэл авахгүй байх уу? Сэтгцийн эрүүл мэндэ яаж өнөөдрийн энэ стресстэй нийгэмд хамгаалах вэ? Энэ талаар та бүхэнд нэг жоох юм хэлж өгнө. Тэгэхээр та бүхэн арга билгийн онолыг мэднэ. Аль нь бэжж харилцсан бие биенээ нөхцөлдүүлдэг. Тэгэхээр ажиллаж байгаа бол бид нар амрах хэрэгтэй. Амарж байгаа бол бид нар ажиллах хэрэгтэй гэсэн энэ зарчим байна тийм ээ. За дээрэс нь багш нэг ийм томьёол гаргасан шүү дээ. Ёс зүйтэй хүн гэдэг бол ажлын бус цагаар ажил зохион байгуулдаггүй хүнийг хэлнэ гэж. Тэгэхээр бид нар ажлын цагаа, амралтын цагаа маш сайн ялгаж салгаж зааглаж өгж байгаарэ. Дөнгөж өнөө өглөө багш нь ер нь телевиз ховорхон үздэг хүмүүсийн нэг л дээ. Үзвэл өглөөний нэвтрүүлгүүдийг үзэх их дуртай. Түрүүн босчоод наашаа ирэх гэж байгаад би Монгол телевизийн өглөөний нэвтрүүлгийг үзлээ л дээ. Тэгээд тэнд нэг хамтлагийн дуучин залуухан хүн байна. Залуу байна. Тэгээд тэр залуу яасан бэ гэсэн ерөөсөө өглөө босоод маш их стресстэй байсан. Ажлын ачаал ихтэй байсан. Тэгээ нэг хүнтэй жижигхэн маргалцсан гэж үдээс өмнө. За тэгээ байжсэн чинь өдөр яасан гэхээр
тарих руу нэг хатгуулах шиг болсон гэж. Тэгээ нэг найз нь тааралдаад асуусан чинь чиний нүүрний тал нь унжиж эхэлж штэ. Тэгээ нэгдүгээр имлэг рүү дагуулсан орсон ба. Тэгээ даралтыг үзсэн чинь 250 гарсан байна гэж. Тэгээд энэ Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол ерөөсөө энэ орчин үеийн анагаах ухаанд бүртгэгдэж байгаа нийт өвчний 80% нь ерөөсөө л стрессийн шалтгаан. За тэгэхээр стресс менежментийг хийхийн тулд бид нар яг юунаас болоод стресстэй байна? Тэр шалтгааныг таньж мэдэх нь бол хамгийн ихний алхам шүү. Тэгээ сая би та хэд хэллээ. Орчин үед дэлхийн нийтэд онцлогдож байгаа нийт өвчний 80% нь стрессийн шалтгаантай. За энийг мөнгөн дүнгээр нь хэмжих юм бол жишээлбэл Англид бол жилд 40 сая ажлын өдрийг стресс шалтгаанд өвчний улмаас алдаж байна гэж. За энэ мөнгөн дүнгээрээ бол жилд 1.5 тэрбум паундын алдагдлалд оруулж байна гэж байна. За Канадад бол жилд 12 тэрбум доллар. За Америкийн нэгдсэн улсад бол жилд 300 тэрбум долларын алдагдал хүлээдэг юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэ вебинар сургалтанд оролцсон одоо гол ач холбогдол чинь та бүхэнд юу гэхээр ерөөсөө энэ стресс менежментийг хийгээд сурчих юм бол та бүхэн цаашид одоо эрүүл амьдрах 80% боломжийг нээж байгаа шүү. Тийм учраас энэ хичээл та бүхэн ач холбогдол өгөөрэй. За. За тэгэхээр нэг ийм том юм байна. Ерөөсөө бид нар стрессгээ яриад байдаг. Тэгэхээр стресс тэнцүү дарамт нь боломжоосоо давсан үед үүсдэг гэж үздэг тийм ээ. Энэ бид ямар нэг асуудлыг шийдэж чадхаа боллоо хэмээн санаа зовох үед илэрдэг. За. Тэгэхээр стресс бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Ерөөсөө стрессгүй нэг өдөр гэж байхгүй шүү дээ. Тэр доор та бүхэн анзаарч ирнэ үү? Стрессгүйгээр бидний бие махбод гадны зөрчиллийн эсрэг хамгаалах хариу үйлдэл үзүүлэх чадваргүй гэж. Одоо жишээлбэл хүйтний үйлрэл эхэлж байна. Өвөл эхэлсэн. Гэтэл өвөл гэдэг чинь хүйтний стресс эхэлж. Гэтэл өвлийн үйлрэлд одоо энэ Улаанбаатарын гудамжинд шорт ботологтой та бүхэн олж харахгүй. Өөрөөр хэлбэл энэ хүйтний стрессийн эсрэг бид бүхэн яаж юм дулаан хувцалж байгаа. За энэ утгаараа стресс гэдэг бол яах нь хамгаалах урвал юм байна. За тэгэхээр шалтгаанаар нь хоёр англи нь гадаад болон дотоод шалтгаантай. Тэгэхээр гадаад шалтгаанд бол би сая хэллээ физик хүчин зүйл гэдэг бол одоо энэ өндөр нам температур одоо юу гэдгийг те энэ бүхэн чимээ шуугаан. За дараад нь нийгмийн харилцаа байна. Харилцаа хандлагын асуудал байна. Одоо энэ төрийн албан хаагч нар дээр хийж байгаа судалгаагаар бол ер нь энэ ёс зүйн зөрчлийн судалгаагаар хамгийн том шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө л харилцааны асуудал байдаг. Хүн гэдэг чинь өөрөө нийгмийн амьтан. Өглөөг инээмсэглэж мэдлээд л ухтж байгаа бол тэр өдрийн одоо ажил үйлс чинь сэтгэл санаа чинь өөдрөг байна шүү дээ. Тийм учраас энэ харилцаан дээр та бүхэн ач холбогдол өгөөрэй. Эерэг харилцаа авах хэрэгтэй. За дараад нь энэ байгууллагын соёл байна тийм ээ. Манай үндэсний хөтөлбөр дээр чинь бас энэ сая батлагдсан шүү дээ. Ерөөсөө энэ байгууллагын ёс зүйн манлайлал гэдэг бол энэ удирдах ажилтнаас эхэлнэ. Байгууллагын ёс зүйн соёл. За цааш нь амьдралын үйл явдлууд байна. Өдөр тутмын зөрчилдөөнүүд байна. За дотоод шалтгааны тухайд бол 4 ангилтай юм байна. Амьдралын хэв маяг өөрчлөгдөх, дотоод сөрөг мэдрэмжүүд, за сэтгэл санаа мухардах, хүний зан төлөвийн онцлогуд гэж. Тэгэхээр амьдралын хэв маяг өөрчлөгдөх гэдэгт бол би энэ кафеныг онцгойлон анхааруулад байгаа. Одоо өнөөдөр ерөөсөө Улаанбаатарын мухар болгонд одоо кофе шоп тий. Заримдаа ингээд байгууллагуудаар яваад байхаар ер нь нэг албан газар ороод ирвүү. Кофе шопт ороод ирвүү гэж андуурмаар ингээд кофе хаан хийж идэг. Гэтэл анагаах ухаанд энэ кофеин чинь өөрөө психостимулятор буюу одоо энэ төв мэдрэлийн системийг эрчимжүүлж байгаа. Өөрөлдвөл тархийг хүчээр дайчилж ажилуулдаг байгаа байхгүй. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд орой 6 цагаас хойш бол та бүхнийг энэ кофе, кафеин агуулсан бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлээд таслан зогсоогоорой гэж хэлмээр байна. За энэ дутуу нойрны асуудал. Тэгэхээр яг одоо энэ мөчид багш нь энэ хичээлийг заахад бас одоо нуулгүй хэлэхэд стресстэй байна. Яг гэвэл энэ стресс менежментийн хичээл яг үннийг хэлэхэд одоо танхимаар орвол их үр дүнтэй байдаг. Нөгөө сургалтанд оролцож байгаа хүмүүсээ би харах боломжгүй байна гэдэг мэдээллийг авлаа л та. Жишээлбэл би яагаад энийг яриад байна гэхээр одоо өнөөдөр жишээлбэл
урчин бүтэн нойртой хонсон хүмүүс гараа өрөг гэдэг ирэхэд л би одоо хичнээн хүн энд унтаж чадсан. Хичнээн хүн нойр дутуу байгааг би хармаар байгаа байхгүй. Өөрөлдвөл нойр гэдэг бол стрессийн үндсэн индикатор байдаг. Ер нь энэ тэнд байгууллагууд дээр ингээд сургалтаар явж байхад нэг 3-1 нь л унтсан гэсэн мэдүүлэг өгдөг. Тийм учраас тий өнөөдрөөс эхлээд юу гэж хэлмээр байна гэхээр кофеныхаа хэрэглэн дээр анхаар, нойрон дээр анхаар. Өөрөлдвөл тогтмол цагт бид нар одоо унтаж амардаг байх хэвээр. За энэ хит ачааллын асуудал. Ер нь тэр өнөө өглөөний тэр Монгол телевизийн өглөө нэвтрүүлгийг та бүхэн нэг заванда орой ухраагаад нэг үзээдгээрээ. Тэр залуу хэлжээлэн ш. Та бүхэн ажлынхаа ачааллыг тааруулаарай. 7 хоногтой яаж ийгээд амралтын 2 өдрөө өөртөө зарцуулаарай. Тэгэхгүй бол энэ хар залуугаасаа даралт нь ихсэд тэр чинь 250 гарна гэдэг бол харуулт гэдэг чинь үндсэндээ тархины судас тасраад одоо хагарж л байгаа асуудал байхгүй. Тэгээ яг хуу сонсоод байсан чинь хагалгаа хийлгүүгээр өөрөө шимэгдээд нэг юм өрхий босч ирж байгаа юм байл л. Гэхдээ бид нар ийм нөхцөл байдалд хүрж болохгүй. Ковидос өмнө санаж ин багш нь яг энэ хичээлийг шүүгч нарт орж исэн. Тэгээ тухайн үед танхимын сургалт байсан учраас би нөгөө эмч дагуулж явж байгаад одоо пульс оксиметр, даралтны аппарат тэгээ нөгөө бусад хэмжилтүүд байдаг. Тэгтэл сургалт эхлэхээс өмнө тэр зааланд сууж байгаа улсуудаас даралтыг хэмжсэн чинь мөн ялгаагүй нэг шүүгчийн даралт 240 гарсан. Тэгээд тэр хүнийг би өөртөө нь хэлсэн чинь зүгээр би өөрөө даралт ихтэй явдаг гэдэг нөгөө чинь тэгээд миний хувьд бол тэр хүнийг хичээлдээ тухайн үед суулгаагүй л дээ. Та одоохон яваад эмчтэй хандаад даралтаа буулгах хэрэгтэй. Тийм учраас миний өгөх гээд байгаа зөвлөгөө бол ерөөсөө л бид нар энэ эрүүл мэндэд өнөөдрөөс эхлээд анхаарах хэрэгтэй шүү. За дотоод сөрөг мэдрэмжийн тухайд бол гутрангуй үзлийн тухай. Одоо ингээл нэг уулзаал учрахаар ингээд дандаа нэг болохгүй, бүтэхгүй нэг юм сөрөг байр сууриас ярьдаг улсууд. Тэгэхээр бид нар энэ гутрангуй үзлийн сэтгэлгээгээ ерөөсөө өнөөдөр ихсэхлээд болчих хэрэгтэй. Дандаа юмыг болох, бүтэх одоо эерэг талаас нь тий. Тэгэл нөгөө өөрийгөө буруутгаад л ингээл хитих тунгаан бодоод ялангуяа одоо энэ оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бол хитих тунгаан бодох нөгөө талдаа тархийг форматлж сурах хэрэг. За жишээлбэл нэг шүүгч ярьж ирсэн. Эрүүгийн шүүгч. Орой ингээд ажиллаад харахтаа бүх хэрэг маргаанаа өрөөндөө түгжээ. Өөрөөр хэлбэл орой ажилд хараа чи гэр бүл руугаа одоо хайр дурлал руугаа тэр аз жаргал руу тэр сайн сайхан руу явж байгаа учраас тэр муу муухай одоо ажил төрөлтэй холбоотой бодол санааг бол ажил дээрээ л үлдээх хэрэг. Тэгэхгүй одоо нөгөө гэртээ очичоод махан биеийн буудан дээр байгаад байдаг. Тарих толгой нь гээл ажиллаа бодоод байж болохгүй ш. Жишээлбэл нэг хуульч хэлж ш. Одоо ингээд сүүлийн 1 жил ингээд унтаад байгаа мó, шүүх хуралд ороод байгаа мó ингээд ерөөсөө нөгөө ингээд хэрэгэ бодвол тэр ийм байж болохгүй шүү. Ажил амьдралыг бид нар зааглах хэрэгтэй. За дараад нь энэ сэтгэл санаа мухардах асуудал байна тий. Ингээд ургуулаад бодоол байдаг. Бас их хит их одоо бид нар зөрүүдэлж муухарлаж болохгүй. Бид нар бусны санаа оног дандаа сонсож явах хэрэгтэй. За. Таашин. За энэ хувь хүний зан төлөвийн онцлог гэдэг дээр яг үннийг хэлэхэд энэ бидний яриад байгаа энэ сөрөг стресс гэдэг бол энэ өөрөө их харьцангуй ойлголттой. Биднээс өөрсдөө шалтгаална. Ялангуяа одоо бидний энэ зан төлөвийн онцлог тийм ээ. Одоо та бүхэн мэднэ шүү дээ. Хүнийг зан төлөвийн онцлогоор нь 4 ангилдаг. Тэгээ энэ Бицлупийн нэг юм хошин шог зураг байдаг шүү дээ. Одоо та бүхэн энд анзаарч байгаа. 4 өөр төрлийн одоо хариу урвал үзүүлж байгаа. Тэгэхээр хин өнөөдөр хамгийн их стресс дүртэмтэй байна гэхээр ялангуяа тэр хамгийн ихний зурган дээр одоо нөгөө холерик темпераменттэй хүмүүс. Тэгэхээр яг анагаах ухаанд бол яг одоо 4 төрлийн ийм темперамент гэж ангилахгүй шүү дээ. Дандаа холимог байдаг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та бүхэнд багш нь ямар зөвлөгөө өгж ийн гэхээр болж өгвөл тэр холерик төрлийн энэ темперамент зан ааш авираа татах юм бол бидний энэ тарих толгой, энэ тарихны амар амгалан нөгөө стресс дүртэх одоо энэ боломж бололцоо бол тэр хэмжээнд багасах юм аа. За. Яг нь та бүхэнд сонирхуулаад хэлэхэд эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн дүрм гэж байдаг. Энэ яагаад цаашаа явахгүй байгаа. Тэгээд тэн дээр жишээлбэл бид нэг ийм заалт оруулсан шүү дээ. Аливаа нөгөө нарийн мэрэгчлээ сонгохдоо өөрийнхөө темперамент буюу одоо энэ
зан төлөвийн онцлог тохирсон тэр мэрэгжлийг сонгоно гэж. Тэгээд түрүүн багш нь та бүхэнд хэлсэн. Одоо өнөөдөр чинь ажлаас салширах хам шинж, ажлын байрны стресс, тийм ээ. Бүр одоо хатуухан хэлэх юм бол хүн ажлаасаа болоод сэтгцийн гэмтэл авна гэдэг бол энэ хамгийн одоо харамсалтай. Одоо өчигдөр хүртэл бид нар тэр хуульч нартай ярьж байлаа шүү дээ. Бид нар бүгдээрээ эцэг эхчүүд. Ялангуяа одоо нөгөө хүүхдийнхаа мэрэгжил сонголтын дээр бол аав нь ээж нь эмч хуульч одоо чи заавал энэ мэрэгжлээр яваа. Энэ ингэж хэлж болохгүй хүүхд төр мэрэгжил сонголтоо бол өөрийнхөө тэр зан төлөвийн онцлог тохируулаад нэрийдүн ажил мэрэгжлээ бол одоо бид нар ч гэсэн сонгох хэрэгтэй шүү. За стрессийг хоёр ангилдаг. Эерэг болон сөрөг стресс. Тэгэхээр эерэг стрессийн тухайд бол энэ өөрөө хамгаалах орол байна. Өөрөлдвөл стресс байж иж бид нар одоо санаж сэддэг тийм ээ. Өөрөлдвөл амьдралын төлөөх тэмцэлд амьд үлдэх боломж энэ хэмжээнд нэмэгнэ. Энэ хэмжээнд эерэг стресс байж иж бид нар одоо ажил амьдралынхаа карьер дээр хөгжиж дэвшдэг. За сөрөг стрессийн тухайд бол мэдээж хэргийн тааламжгүй мэдрэмжийг бий болгоно. Тэгэхээр сөрөг стрессийн үед бол бидний тарих толгоогоор хатгууллаа гэж ярьдаг. Гидс гүзээ хямрлаа гэж хүмүүс ч нөгөө нойл гүйлгээл байдаг. Арсны эмгэгүүд байна. За энэ бол дархтааны системтэй хамааралтай. За ерөөсөө нойр бол ерөөсөө л үндсэн одоо индикатор гэж би түрүүн хэлсэн. Нойрны ямарлын асуудал. Тийм учраас ерөөсөө өнөөдрийн энэ хичээлийн 1-р даалгавар юу вэ гэхээр та бүхэн тогтмол цагт унтаж сураарай. Ийм л даалгавар өгье. За Монгол улсын хүн амын өвчлөлөөр энэ хоол боловсруулах системийн эмгэг эхний 3 байранд ордог шүү дээ. Тэгээ хүмүүс нөгөө хотоодны шархлаа гэж яриад байдаг. Тэгэхээр хоолноос юм уу амьдралын хэв маягаас одоо хотоодны шархлаа үүсдэггүй. Хотоодны шархлаа юунаас үүсдэг вэ гэхээр ерөөсөө л стрессээс үүсдэг. Одоо хүн бодохдоо бол ингээл стресстэй тань гэ ингээд тоохгүй хайчиж болдгоо. Гэтэл анагаах ухаанд яадаг вэ гэхээр одоо энэ анагаах төр чинь музей байдаг шүү дээ дотор ирэхтнүүд. Тэнд стресс шархлаа гэдэг. Хүн стресстэй байхаар даралт ихсдэг, хотоодны хялгсан судас хагардаг. Өөрөөр хэлбэл хотоодны дотор хананд цэгчилсэн цус арвалтууд үүсдэг. Энийг анагаах ухаанд юу гэж нэрлэдэг вэ гэхээр хотоодны стресс шархлаа. Тэгэхээр нөгөө стресс чинь бидний дотор ирэхтэнд бодитойгоор яаж ийн гэмтэл учруулж байна гэдгийг багш нь та бүхэнд энд харуулахыг хүссэн юм. Тийм учраас битгий стресстэж байгаарай. За стрессийн механизмын тухайд бол дотоод шүрлийн системээр явагддаг. Тэгэхээр та бүхэн энэ ихний өгүүлбэрийг анзаарч байна уу? Ингээл стресс гормонууд хүний цуснд чөлөөлөгдөд байхаар ямар бүтээгдэхүүн үүсдэг гэж байна. Энэ улаан конопын ажиллах уу? Тэр глюкоз ихснэ гэж байна шүү дээ. Нөгөө сахарын өвчин. Одоо энэ иргэншилтэй холбоотой, энэ хотчлолтой холбоотой чихрийн шижин ихсэлэн гэж яриад байна. Яг үнэндээ чихрийн шижин өвчний үндсэн шалтгаан чи юу болж байна? Ерөөсөө л стресс, сөрөг стресс. Өөрөлдвөл энд хэлээд байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн цуснд глюкоз буюу сахар гэснээр. За цааш нь хүний эргэтэн системийн гормоны тэнцвэрт байдал алддаг. Ялангуяа энэ адреналин, тестостероны баланс алдагддаг гэдэг. Тэгэхээр адреналин гэдэг бол хамгийн энгийнээр юу гэж хэлэх вэ гэхээр симпатик мэдрэлийн тогтолцоо буюу одоо хүний мэдрэлжүүлэлтийг ярих юм бол өдрийн шөнийн гэж яриад байгаа шүү дээ. Өдрийн мэдрэлжүүлэлтийг идэвхжүүлнэ гэсэн шууд утгаар. Өөрөлдвөл одоо бүх юмыг л эрчимжүүлнэ. Зүрх чинь дэлсэж эхэлнэ, даралт чинь нэгсэн, тарих толгойн чи одоо үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ. Энийг бол адреналин хариуцдаг. Тэгэхээр энэ хоёр гормоны тэнцвэрт байдал алдагдахаар биеийн болоод сэтгцийн үйл ажиллагаа хямрнаа л. Өөрөөр хэлбэл стресс гэдэг чинь бол биеийн үйл ажиллагаа буюу тэр дотор эрхтэнд өөрчлөлт өгөх юм байна. Дээрэс нь бидний энэ одоо сэтгэн бодох үйл ажиллагаа, сэтгцийн үйл ажиллагаанд бас өөрчлөлт өгөх юм байна. За та бүхэн энэ дэлгэцийг скриншот хийгээд авч болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө энэ хүний бие махбодод стресстэй байхаар ямар урал явагддгийг л энд одоо слайдн дээр харуулсан байна. За багш нь товчлоод хэлэх юм бол энэ олон стресс гормонуудаас онцлоод ерөөсөө стрессийн бай эрхтэн гэдэг бол хүний бие махбодод та бүхэн зураг дээр анзаарж байгаа бол тэр доор ямар эрхтэн харуулсан байна. Бөөр харуулсан биш. Бөөрний дээр байгаа тэр шош хэлбэрийн булчирхоо бол
Бөөрийн дээд булчирхай байхгүй юу. Тэгэхээр хүн стресстэй байна гэдэг бол энэ бөөрийн дээд булчирхайгаас ямар гормон ялгардаг гэж байна. Кортизол ялгарна. Нөгөө эмчнэр хоорондоо ярьдаг шүү дээ. Нөгөө битгий хүн стресстүүлээд цуснд юу яагаад вэ? Чи битгий цуснд кортизол ялгаруулад. Өөрөлдвөл стресстэй дахаар бөөрийн дээд булчирхайгаас кортизол ялгардаг юм байна. Ингээд цааш тийм стресс гормонууд чөлөөлөгддөг гэж ойлгож болно. За, стрессийн шинж тэмдгүүд гэж байгаа. За, 4 ангилт юм байна. Биеийн шинж тэмдгүүд, сэтгцийн шинж тэмдгүүд, зан төлөвийн, за сэтгэл санааны гэж. За, тэгэхээр биеийн шинж тэмдгүүдэд юу орох вэ гэхээр ерөөсөө нэгдүгürt нойрны хямрал. Ерөөсөө л стресс ярихаар хаасайг бол нойр яриад байгаа үз. За, дараад нь ядардсан байна, хоол боловсруулалтын процесс алдагдсан байна. За, нөхөн үржихүүн болон бэлгийн үйл ажиллагаа хямралтай юм байна. Ковидын дараахан анагаах дээр нэг докторийн судалгааны ажил хамгаалсан шүү дээ. Тэр ямар сэдв байсан бэ гэсэн чинь ялангуяа одоо манай Монгол орн чинь цагуурын хувьд одоо эрсдээс одоо уур амьсгалтай болсон юм байна л та. Тэгэхээр энэ нөгөө ургийн гажиг ялангуяа энэ Монгол эмэгтэйчүүдэд хүйтний стрессээс болоод сүүлийн үед энэ ургийн гажиг ихсээд байна уу гэдгийг одоо энэ судалсан юм байна. За тэгээ яасан гэсэн мэдээж хүн дээр туршилт хийж болохгүй шүү дээ. Туршилтын амьтан дээр хархан дээр ингээд хүйтний стресс үгс. Өөрөлдвөл хүйтний стресс гэдэг бол тухайн амьтныг температурын одоо өндөр нам горимд тижээж агаад за сүүлд нь ингээд шинжилгээ хийгээд дотор нөгөө бэлгийн булчирхай өндгөвчийг ингээд судалсан чинь бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтөнд орсон байна л гэж шүү дээ. Тэгэхээр энэ хүйтний стресс гэдэг чинь яаж юм гэхээр нөгөө тэр нөхөн үржихуйн системд яаж юм нөлөөлж байна гэж ойлгож байна. За толгой өвддөг юм байна, архаг өвдөл, бактери, вирусын халдвар. За та бүхэн санаж байгаа бол энэ ковидын үед эрүүл мэндийн яамнаас тэр шторкууд яваад байсан шүү дээ. Битгий стресс дээр дархлаагаа дэмжээрэй гэдэг. Өөрөлдвөл тэр сөрөг стресс гэдэг бол яг үннийг хэлэхэд бол хүний биеийн энэ одоо дархлааны системийг бол эвддэм байна. Ингэхээр одоо хамгийн энгийн энэ бактери, вирусын халдварт одоо өртөмтгий болно. За толгой эргэдэг, ухаан алддаг, хөлөр чичирдэг, гар хөл салгалдаг л гэж хөлөрдөг те. Одоо ингээд бид нар зарим хүмүүстэй гар барихад зарим хүмүүсийн гар хуурай байдаг, зарим хүмүүсийн гар нойтон байдаг. Гэтэл нойтон байна гэдэг бол энэ хүн стресстэй байна гэдэг л одоо үндсэн нэг шинж тэмдэг байна шүү дээ. За хоёрдугаар бүлэг шинж тэмдгүүд бол сэтгэл санааны шинж тэмдгүүд. За нэгдүгээрт анхаарал төвлөрөл сулардаг. Ой санамж алдагддаг. Тэгэхээр ерөөсөө энэ хүмүүсээ хагас бүтэн сайндаа амрааж байгаа чи би түрүүн хэлээд байгаа. Ёс зүйтэй удирдахч хүн гэдэг бол ажлын бус цагаар элдв төрлийн байгууллагын шин чанартай арга хэмжээ зохиодгүй хүнийг хэлнэ гэж. Одоо тэр спортын тэмцээн, урлагийн тэмцээн юу ч үлээд дээ. Гэтэл хүний тарих 7 хоногийн 7 өдөр ажиллачаар танай ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж яг үннийг хэлэхэд үндсэндээ унна. Анхаарал төвлөрөлтөнд сулраад байна шүү. Ой санамж нь алдагдаад байна. Мартан сандаг болоод байна. Шийдвэр гаргах чадвар нь алдагдаж байна. Энэ бүхэн нөлөөлнө шүү. Тийм учраас хүмүүсээ хөдөлмөрийн хуулиа бариад амралтын цаг дээр нь амрааж агараа л гэсэн одоо ийм зөвлөмж өгье. За бүдэлдэг, орон зайн баримжаа алдагддаг, цочирддаг. Одоо энэ нийгэмд хүртэл анзаарэгддэг. Зүгээр одоо ингээд аптект им авах гэж зогсоход л одоо тэр сая сүүл би нэг нөхрийг анзаарсан. Тэр эмзүүч нөхөр бол нэг баг ганцхан секунд хариу хэлээ тавьсан чинь л уртлын хүн ерөөсөө тесэрсэн ш. Чи үйлдэлүүлэх ёстой байж одоо яагаад уцаар яриад байгаа юм гээд. Баргийн мань мэтийн хүн бол нөгөө нэг ганцхан секундэд хариу хэлэхэд энд одоо энэ реакцлаад байх шаардлага байна. Энэ бол ерөөсөө л стрессийн шинж тэмдэг. Нийгэм бол ийм л хэмжээнд одоо уур бухимдалтай байгаа юм байна л да. За 3 дугаар бүлэг шинж тэмдэг бол энэ зан төлөвийн тийм ээ шинж тэмдгүүд байна. За энд нэгдүгээрт бол хоолны дуршил өөрчлөгддөг. Хүмүүс нөгөө ярьдаг штэ стресстэй байхаар хоёр төрлийн хүмүүс байдаг. Нэг нь идээд байдаг. А нөгөө төрлийн хүмүүс бол хоолнд дургу. Тэгэхээр магадгүй энэ стресс чинь өөрөө хит таргалалтын шалтгаан байгаад байна ш. Стрессээс болоод энэ хүмүүс идээд байна гэсэн. За дараагийн хүмүүс яадаг вэ гэхээр арив согтуул гундаа хэрэглээд байдаг. Тамхи ихээр нөгөө стресстэй байхаар тайвширч чадахгүй болдог, салгалдаг, гомсаам ирдэг, сэтгэл гутралын ийм шинж тэмдгүүд ажиглагддаг юм байна. За дараагийн бүлэг шинж тэмдэг бол сэтгэл санааны шинж тэмдгүүд гинэ. За энэ депресс гэдэг бол сэтгэл гутралыг хэлээд байна. Докторгүй болдог.
хит ууртай болдог. Одоо түрүүний жишээг ярьлаа шүү дээ. Ер нь энэ нийгэм бол их л ууртай байна да. Одоо сүүлдээ ерөөсөө хамаагүй хүмүүстэй харьцахаас өртөө хүртэл бид нар ийм айдаг, айдсын эмгэгтэй болчихлоо шүү дээ. Энийг одоо сөрөг стресс, уур бухимдал дунд л одоо та бүхэн минь сэтгцэн эрүүл мэндэ амгалан тайван бай. За. За, стрессийн бай эрхтнүүд гэж байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт юуг тавьсан бэ гэхээр зүрх судасны систем. Ерөөсөө шигдээс, зүрхний шигдээс, одоо тархины цус харуулт, одоо нөгөө даралт ихсэлт. Тэгээ түрүүн өнөө өглөөний тэр залуугийн жишээг багш нь ярьлаа ш. Тэр өглөө нэвтрүүлэгт урьж оролцуулж гинэ гэдэг бол та бүхнийг битгий стресс дээрээ стресс гэх юм бол даралт чи ихсэх юм байна. Даралт чи ихсэхээрээ яах нь вэ? Тархинд чинь цус харуuna, зүрхэнд чинь цус харуuna гэж. Жишээлбэл ер нь бол энэ зүрхний зурган дээр та хэд анзаарж байгаа бол голдуу нөгөө зүрхний дитм судасны энэ цусан хангамж чинь тэр орой хэсэг рүүгээ одоо зураг дээр бол тэр доор байна. Тэнд цус харагдаг. Судас тэнд их нарийсдаг байхгүй юу? За дараагийн бай эрхтэн бол энэ дархлааны системийн асуудал байна. Ерөөсөө стресстэй таах юм бол бид нар захын энгийн одоо хамрын ханиад юм уу халдвар харшилт одоо өртөх боломжтой болно. За дараад нь чихрийн шижин би түрүүн ярьсан. Ерөөсөө стресс гэдэг бол хүний биеийн хотод дотоод шүрлийн системээр явдаг учраас гаднаас сахар авахгүй байгаа ч гэсэн стресстэй байх юм бол нөгөө стрессийнхаа механизмаараа цусанд чинь яадаг байх нь вэ? Сахар ихсдэг гэж ойлгоод авч. За тэгэд хоол боловсруулах системийн тухайд бол энэ зурган дээр бол энэ бодиттой зураг тавигдсан байна. Энэ яасан гэхээр задлан шинжилгээнд дээр энэ ходоодыг дэлгээ харуулсан биш. Энд бол тэр нөгөө цэгцэлсэн цус харуулт харуулж байна. Тий. Амьд хүн дээр бол бид нар нөгөө ходоод дурандуулах гэж ярьдаг шүү дээ. Ходоодны дуран дээрээс чинь бас одоо ийм цэгцэлсэн цус харуултууд байх юм бол одоо би бол стресстэй байна. Аль болох одоо тэр сөрөг стрессийг үүсгээд байгаа энэ хүчин зүйл нөхцөл бололцоог өөрөөсөө холдуулах хэрэгтэй шүү гэсэн энэ мессежийг өгж байгаа шүү тэр онш чинь. Тэр хар цус харуултууд байна. За цааш нь явна. За түрүү хэлээд байгаа. Ерөөсөө энэ сөрөг стрессийн шалтгааныг эхлээд тодорхойлоод одоо та бүхэн бүр болохгүй бол дэвтэрдээ бич. Одоо би юунаас болоо стресстэй байгаа. Сүүлд би тэр хаана орлоо, татвар дээр орлоо гэсэн чинь нэг хүн тэгсэн шүү дээ. Багшаа би бол ажилласаа болоо стресстэй. Та ямар ажил хийдгийг гэсэн чинь нэг юуны нарийн бичиг үлээ нэг тийм ярьж илээ. Тэгэхээр бид нар өнөөдөр ажлын байраа одоо сонгохдоо өөрийнхөө зан төлөв буюу темпераментэд сонгосон тохирсон тэр ажлыг сонгох хэрэгтэй шүү. Нэг прокурор бас ярьж л байсан. Энэ нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн неврозын засаг одоо та хэд мэднэ дээ. Тэгээ тэнд очиод ингээ хөвцөн чи юм чин хэлж гин гэж шин. Та яг цагтаа ирсэн байна гэж. Өөрөлдвөл эндээс жоохон хугацаа өнгөрсөн бол тань дээр одоо сэтгцийн одоо үндсэн онш тавигдах байсан байна. Тийм учраас та бүхэн минь хүн ажилласаа болоод сэтгцийн гэмтэл авч болохгүй шүү гэдгийг би дахин анхааруулж хэлээд байгаамаа. За тэгэхээр стресс менежмент хийх 3 төрлийн арга техник байт юм байна. Нэгдүгürt бид нар бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт зан төлөвөө өөрчлөх оролдлогыг хийх хэрэгтэй юм байна. За гуравдугаарт бид нар амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй юм. Тэгэхээр одоо нэг юу гэдгийг өргөс авж байгаа юм шиг ийм одоо амархан ойлголт бол биш. За ямар ч байсан өнөөдрөөс эхлээд л одоо энэ гурвыг л ингээд баг багаар ингээд амьдралдаа та бүхэн минь хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тэгээд дашрамд хэлэхэд багш нь энэ Монгол улсын 21 аймгаар үе ажил мэргэжлийн шугамар ингээд явдаг. Тэгэхээр аль ч ажлынхаа шугамар явж байсан. Яг үннийг хэлэхэд энэ стресс менежментийн сургалт гэдэг бол танхимын сургалт байх ёстой шүү. Тэгээд манай ажлын албаныхан ч гэсэн энийг анхаараарай. Энэ өөрөө хүн хоорондын харилцаа. Ингээд нэг зурагттай харилцана гэдэг бол одоо үнэхээр одоо сургалтын үр дүнд хүртэл нөлөөлдөг. Эн чинь яг танхимын сургалт гэдэг нь багш нь юу гэлээд байна гэхээр тэр хүний биеийн үзүүлэлтүүдийг ядахнаа хэмжих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд хичээлийн өмнө стрессийн төвшин үзээд хичээлийн төгсгөлд бас одоо энэ хүмүүсийн стрессийн төвшин уурсан уу юу гэдгийг. Тэгэхээр өнөөдрийн энэ вебинар сургалтын тухайд бол бид нар энэ зүүрдүүд шилжих юм бол байшин барихад байшингийн фундамент суурийг цутгадаг шүү дээ. Дээшээгээ одоо хідэн давхар цамхаг сүндэрлүүлэх асуудал бол
Энэ бол танхимын сургалт. Энэ байшингийн фундамент гэдэг бол энэ бол одоо цахим сургалт юм байгаа шүү. Тэгэхээр энэ цахим сургалтаар би дөнгөж одоо нэг анхан шатны суур ойлголтуудыг л та бүхэнд өгж байгаа. За тэгэхээр нэгдүгээр арга техник бодол санаагаа өөрчлөхийн тухайд бид нар өнөөдөр энэ хайрцаглагдсан стандарт сэтгэлгээг одоо задлах хэрэгтэй байна. Зүгээр одоо багшийнхын жишээн дээр бол би номыг үзсэн ч гэсэн, киног үзсэн ч гэсэн заавал эхнээс нь үзэх шаардлага байхгүй. Яагаад төгсгөлөөс нь үзэж болдгүй? Яагаад дундаас нь үзэж болдгүй? Гол юмнуудаа ойлгоод авчих хэрэгтэй байхгүй юу? За өөдрөгөр бодох хэрэгтэй гэж би түрүүн хэлсэн. Ерөөсөө энэ гутрамгүй үзэл тэр пессимист одоо ойлголтыг бол бид нар ерөөсөө авч хаях хэрэгтэй. Тэр ялагдал, тэр бүтэлгүйтэл, тэр сул дорой байдлаа март. Хүн болгон өөр шүү дээ. Биднэрт хүн болгонд одоо дахин давтагдшгүй одоо хүний одоо ийм онцлог зан чанарууд, давуу талууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо мэдлэг авьяа, сур чадвар, ер нь энэ стресс менежмент гэдэг бол бид нар хүн өөрийгөө одоо доош нь хийгээд авах ш. Бид нар өөрсдөө бахархдаг байх хэрэгтэй. Одоо зүүрлүүлээд хэлэх юм бол хойшоо харсан цонхон дээр цэцэг тавих юм бол нар тусахгүй. Тэр цэцэг одоо услахгүй байх юм бол дийлбэсгүй. Яг энэ шиг хүнийг ингээ муулаад байх юм бол тэр хүн ямар ойлог вэ гэж тэ. Дандаа хүнийг бие биенийгаа дэмжижээ. Нөгөө талигаш дашвалбурган хэлсэн үг байдаг штэ. Хүмүүсээ амьдаа бие биенээ хайрлаач. Яагаад өнөөдөр монголчууд энэ цөөхөн монголчууд одоо нэг нэгнийгаа дэмжидгүй юм бэ? Яагаад одоо ингээд одоо тэр одоо би тэр байгууллагын ёс зүйн соёл дээр л ярих гэдэг юм л да. Тэр ёс зүйгүй сөрөг улсууд байгаад байна шүү дээ. Хүнд оромжилдог, хов зөөд яас их завтын. Цаан чин зарим шүүгчнэр одоо 0 одоо орох завгүй хэрэгээ уншиж сууж шээ. За. Тэгэхээр тухайн стрессийг ашиглаад өөрөөсөө суралцах хэрэгтэй. Бусад боломжуудыг одоо хайх хэрэгтэй тий. За хоёрдугаарт нь зан төлөвөө өөрчлөх хэрэгтэй гэдэг. Зан төлөвөө өөрчлөх арга техникийн тухайд бол бас ингэдэм юм байна л да. Бид нар өнөөдөр аливаа асуудал тууштай байх хэрэгтэй. Тууштай. Одоо сүүлийн үед энэ нөгөө Z2 гээл одоо хүмүүс чи ингээд хүмүүсийг намбар нь ангилаад байгаа. Ингээл уулзаал учрахаар нэг хүний одоо гадна үзмжээс нь хараад нас ярих гээд байх юм. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө энэ зангаа болчих хэрэгтэй. Хүний хувийн орон зайд ерөөсөө одоо хатгаа бол сая өнгөрсөн намар бид нар энэ 92 настай профессороо эргэж очлоо шүү дээ. Их зам муутай газар одоо багшинд зорж очиод. Тэгээ бид нарт сургаал айлтж ийн ингээд тойрол суулгаж агаад. Та нар ерөөсөө насаа март гэж. Баг идэгс. Дандаа хөдөлмөрлө. Ийм л сургаал хэллээ шүү. Тэгээ би яагаад нас яриад байна гэхээр нөгөө одоо юу гэдгийг Z2 ихээр одоо тууштай биш болсод нэг ажилд орчоод нөгөө ажилласаа ингээ гараа явцдаг ч гэдэг юм уу. Тийм учраас ялангуяа энэ залуучуудад анхааруулж хэлэхэд бол тууштай байгаарай. Тийм учраас энэ дараагийн слайд бол ийшээг нь нэлээд чиглэсэн байгаа шүү. Тэгэхээр тууштай хүн гэдэг хэнийг хэлэх вэ гэхээр бусдын эрх ашиг талдахгүйгээр өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшил, хувийн орон зайгаа хадгалдаг байх хэрэгтэй. Бусдыг болоод өөрийгөө хүндэлдэг хүн байх хэрэгтэй. Өөрийнхөө хийсэн сонголт үйлдэлтэй хариуцлага хүлээдэг тийм ээ. За нээлттэй харилцааг ирэх юм хэлдэг. Нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй нэг ажил алсан нөхдүүд байдаг ш. Нэг юм битүү. Тийм байж болохгүй. Чадвал чадна. Чадахгүй бол тэрийг одоо тэр доор нь хилчдэг байх хэвээр. За бусдаас хараат бус байдал, шагналт сонирхолгүй тий. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэм те нэг энийг хийчүүл нэг энэ бонус аавна гэдэг нэг юм Павловын онолоор нэг юм сургуультай нохоо шиг юм байж болохгүй. Дандаа одоо болж игэл одоо би бол оюутан байхаас л одоо багш нарт тусалдаг. Хизээч би чадахгүй мэдхгүй гэж хэлдэг байсан. Болох юмсан бүтээч юмсан гэдэг ийм л одоо байгаарай залуучуудаа. Тэрнээс шагнал сонирн биш шүү. За тууштай байж чадсанаар стрессийг даван туулах, улмаар цаг хугацаа өнгөрөх тусам стрессийн давтамжийг одоо бууруулах. Нөгөө цаг хугацаа сэтгэлийн шарахыг эдгэнэ гэдэг нэг үг байдаг шүү дээ. Энийг хэлээд байгаа. За тууштай байх ур чадварын тухайд бол асуудлын голыг олоод маш товчхон тодорхой байх хэрэгтэй. Тэр нуршуу байх ерөөсөө шаардлага байхгүй. Бид нар хүний өөдөөс нэг аятайхан харж байгаад одоо нэг сүүлийн үед би оюутнуудыг хэлээд байна. Дандаа нөгөө тест бүгэлсээр хагаад эсвэл одоо нэг юм цахим зурагт нөгөө утас компьютер ширтсээр хагаад нөгөө амьд харилцаанд байхгүй. Ингээ нэг хүний нүүр дүүрэн хараад ярьж чадахгүй нэг ийм хэмжээний улсууд гарах гэдэг шүү. Тийм учраас энэ
харилцааны ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй шүү. За өөрт хамгийн тоглог гэсэн байрлалд сууж, зогсож, өөрийгөө хизээж битгий албадж, тод нэг хэмнэлээр ярьж, биеийн хилийг ашиглах хэрэгтэй. Би бодож гин, би мэдэрч гин те. Нэг ийм үг өгдөг штэ. Бодлоо хянж бай, бодол ч үг болно. Үгээ хянж бай, үг чинь үйлдэл болдог. А үйлдэлээ хянж бай, үйлдэл чинь чиний амьдралын зан суртахуун болдог. За юу бодож гин, ямар сэтгэл төрөв дандаа бид нар энэ харилцаанд орохдоо эргэх холбоо авах хэрэгтэй. Яах гээд байгааг нь мэддэхгүй одоо таг алгаж болж болохгүй. Одоо жишээ нь өнөөдрийн энэ сургалтанд та бүхэн хэрвээ одоо залгуулад юу гэдгийг танхимын сургалт авъя гэвэл ер нь одоо энэ эрүүл мэндийн амгаа ухаантай холбоотой асуудал, энэ стресс менежменттэй холбоотой асуудлаар манай энэ ёс зүйн хорооны ажлын албаар дамжуулаад бидэнтэй холбоо ярьж бас болно. За энэ сургалт өөрөө эргэх холбоотой сургалт шүү дээ. За тэгшэрхийн асуудлаа. За бид нар одоо харьцангуй энэ сүүлийн үеийн хүмүүс бол оюутнууд залуучууд те тухайн асуудлаар төрсэн сэтгэлээ багшид ийм илэрхийлдэг төрлийн хүмүүс болсон. А дээхэн үед бол бүр нөгөө одоо юу гэдгийг цэцэрлэг баг сургуульч нэг ийм битүүхэндээ нэг ийм багшаас айх айдсан эмгэгтэй ийм улсууд байгаа. Одоо энэ нэгд орж ирж байгаа хүүхдүүд бас их өөр болоод байна. Харьцангуй ингээд үзэл бодлоо илэрхийлээд ингээд нээлттэй харилцаанд ордог. Тэгэхээр энэ их чухал. За би ойлгохгүй байна гэж бид нар хэлдэг байх хэвээр. Өөрөөрөө байх эрх буюу бусдад таалагдах албагүй. За та хэд энэ өгүүлбэрийг унш та. Бусдын асуудалд хошуу бүүдвэ гэж. Одоо ингэдэг ялангуяа энэ монголчууд бол хүний хувийн орон зайдыг алддаг хэрэгт дуртай олсууд. Ингээ уулзаад учрахад мэдлэхээр ажил сайн уу гэж мэдлээд байх юм. Гэхдээ та хэд боддоо өмгөөлөгч хүн байлаа гэж бодоход одоо юу гэдгийг нөгөө шүүх хурал амжилтгүй болоод нөгөө өмгөөллийн тактикч нь амжилтгүй боллоо гэж бодъё. Тэгсэн нэг нөхөр тааралдаад ажил сайн уу гэж мэдлээ л та. Тэртээ тэрүүн нөгөө ажил дээрээсээ болоод стресс авцсан хүн тэр мэнчилгээн дээрээс одоо болоод бас одоо стресс төртөн ш. Тийм учраас бид нар хүнтэй мэдлэгтэй хүртэл бодож явах хэрэгтэй. Одоо өчигдөр нэг нөхөр өвөл эхэлсэн ингэж мэдлж гин гинэ. Тарган тавтай өвөлж гин үү гинэ. Уучлаарай би таргалмааргүй байна. Хэрвээ надтай ингэж мэдлж байгаа бол бас л одоо энэ надад одоо стресс өгж штэ. Одоо багш нь та хэдэд хувийн нууцаа ярих гэдэг байна. Яасан гэхээр манай монголчуудын хүний хувийн орон зайд халддаг гэдэг нь яасан гэхээр тарган байхад чи тарган байна гэд. Турчаад ороод ирсэн чинь чи яагаад турцсан? Чи зүгээр үү гэд ингээ хүний орон зайд алдаад байдаг. Яасан гэхээр ковидын үед хөл хорой тогтоосон. Тэгээ багшийн хувьд бол өөрөө өөр дээрээ ажилласан. Зүгээр гэртээ сууж байхаар ерөөсөө туръя л гэж бодсон. Нэг хэсэг би 93 кг хүрсэн. Тэгээд ковидын дараа ажил суглаад ороод ирсэн чинь багш нь 72 кг руу орсон. Тэгсэн нөгөө анагаахын багш нар чинь хүний хэрэгтэй аюул дуртай ингээд уламжуулаад хангаад түшиж чи зүгээр үү яагаад борчваа гэх. Тийм учраас ерөөсөө бид нар энэ хин нэгний хувийн орон зайд ерөөсөө битгий алдаарай. Тэгээ өнөөдрөөс эхлээд тэр ажил сайн уу гэж мэдлэхээ одоо болчоорой. Сүүл би нэг нөхөрт бол тэгээ хэлсэн. Чи миний ажлыг сонирхоод байгаа бол тэр жилийн эцсийн тайлангийн урал дээр очиж суухгүй юу? Яагаад миний ажлыг асуугаад байгаа юм? Зүгээр сайн уу? Чи аз жаргалтай байна уу? Сайхан үйлчж гин үү? Сайхан амарч гин үгүй тэгэл болоо үсттэй. За зарим нэг асуудал төр дандаа нэг өөрөө ингэж бас ажлыг дуусгах гээд улаараад байж болохгүй. Ер нь сайн менежер хүн, сайн удирдагч хүн гэдэг бол өөрөө их завтай хүн байдаг шүү дээ. Хүнээр ажил хийлгэж чаддаг. Бусдаас одоо юу гэдгийг боломж туслалцаа авдаг, чаддаг ийм байх хэрэгтэй. За ерөөсөө энэ стрессийн үндсэн шалтгаан бол зөв миний бодлоор бол энэ хувийн зохион байгуулалт. Хүний одоо тэр хүн ажлаа зохицуулж чадж гин үү? Амьдралаа амралтаа зохицуулж чадж гин үү? Нойроо тааруулж чадж гин. Ерөөсөө цэвэр хувь хүний зохион байгуулалтын асуудал. Тийм учраас өнөөдрөөс эхлээд ерөөсөө ажлаа, амралтаа, нойроо энэ бүхэн чинь төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. 5 жилийн мастер төлөвлөгөө, 10 жилийн мастер төлөвлөгөө. Ялангуяа одоо дөнгөж энэ сургууль төгсөөд ажил амьдралын гараа эхэлж байгаа залуучууд бол энэ их чухал шүү. Шууд утгаараа энэ бол цагийн менежментийн асуудал. За тэгээд тэр сэтгэл санаа хит бүү ачаал гэж.
Одоо би тэр өнөө өглөөний нэвтрүүлгийг та хэдийг үзээрэй гэдэг. Тэгээ тэр залуу өөрөө тэр харуулт өгсөн хойно хэлж шít. Ер нь бид нар энэ сэтгэл санаагаа ажлын ачаалаад харуулах хэрэгтэй юм биш үү? Хагас бүтэн сайндаа заавал одоо бүтэн амарч байгаарай. Бүтэн амарна гэхээр зарим нэг улсууд одоо өдөржингөө хоногийн одоо 25 цаг унтна гэж ойлгоод байгаа. Тэр биш шүү. Энэ идэвхтэй амралт байх ёстой. Гэр бүлээрээ агаар салхинд гарах ёстой. За. За тэгэхээр би цагийн менежмент дээр та хэдэд нэг ийм зөвлөгөө өгчээ. Бид нар өнөөдөр энэ хорвоогийн одоо бүх ажил төрлийг амжуулах тийм цаг зав, биеийн хүчний сэтгэл зүйн нөөц бололцоо биднэрт байхгүй. Тэгэхээр ямар өгөгдсөн даалгавар ажлууд байгаад байгаа энийг чухлаас нь чухал биш гэсэн дараалалаар жагсаад сур. Тэгээд чухал ажлуудаасаа эхлээд барьж авна гэсэн. Одоо өнөөдөр 5 хурал байгаа бол хамгийн чухал хурал айл нь тэр хурал руугаа тэгээд яв. За дургүй зүйлээ хийж цагийг бүү тэмээ үргэж. Энэ их чухал. За чухал биш үйл ажиллагаанаас татгалзаж сур. Яг үннийг хэлэхэд өнөөдөр манай монголчуудад дутагдаад байгаа нэг зам юу гэхээр хүний өдөөс үгүй гэж хэлдэггүй. Эсвэргээрээ заач гэж хэлдэг. Яг гэдэг нь мэддэггүй. Тэгээ нөгөө гүйцэтгэлийн хугацаа болдог нөгөө ажил байх. Тэм учраас анханасаа үгүйгээ хэлээ сурч. Хэрвээ үгүйгээ хэлж байгаа бол заа гэж хэлэх хүнийг одоо хайж олон шүү дээ. Ялангуяа би энэ хуулийн шавнартаа захидаг. Ер нь аль шавнартаа юу захидаг вэ гэхээр альва хууль бус гуйлга, хууль бус шаардлагын өдөөс бид нар маш зоригтойгоор хэрвээ удирд галбан тушаалтан хууль бус шаардлага тавьж байгаа бол бид нар өдөөс нь үгүй гэж хэлдэг байх хэрэгтэй. Энийг бид нар өнөөдөр ёс зүй гэж ойлгоод байгаа ш. Төрийн албан хаагчийн ёс зүй. Тийм учраас үгүй гэдэг үг бол маш чухал үг. Тэр доор нь би өглөө хийх ажлаа төлөвлөгдсөн байна. Өглөө гэдгийг би томоор бичсэн байна. Өглөө гэдэг чинь юу гэсэн үг гэхээр монгол хэлний тайлбарыг та хэд хардаа. Өглөө гэдэг чинь өнгөрсөн цаг дээр энэ өдрийг одоо чамд өгж шүү, өглөө шүү гэж ш. Тэгээ эн чинь өглөөгөр эхэлдэг. Тийм учраас нэгэнтээ энэ өгөгдөж байгаа өдрийг өөрөө өөртөө одоо тус тэмтэй амьдралдаа нэмэртэйгээр одоо зарцуулаарай л гэсэн санаа байхгүй юу? Би тэгж тайлбарлаад байгаа. Тэгээ хүрэх зорилгоо тодорхойл. За тэгээд ерөөсөө л лимит цаг нөхцөөхөө бол. Энэ дээр би юу хэлэх гээд байна гэхээр түрүү эхнээсээ тэр 3 дахь слайдн дээр би та хэдэд нэг зураг үзүүлсэн. Ингээ утсаа маажаад байгаа. Одоо сүүлийн үед нийгэмд юу ихсээд байна гэхээр энэ дэлгэцийн хамаарал. Шууд үннийг хэлэхэд эн чинь тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол тэр донтолтын засаг гэж байгаа шүү дээ. Дэлгэцийн хамаарлын засаг гэж. Бүгдээрээ нэг юм дэлгэцнээс хамааралтай улсууд болсон байна. Тэгээ яг үннийг хэлэхэд багш нь энийг бол дими цаг нөхцөн гэж ойлгоод байгаа шүү. Үгүй яг тэр одоо утаснаас юу хайгаад байгаа юм бэ? Ингээл хүмүүсийг харахаар ингээ нэг байгууллага хамт олон энэ тэнд хоолнд ороод байгаа шүү. Ингээ харахаар нэг эхний ганц 2 минут хоорондоо нэг юм амьд харилцаа өрнүүлэн сайн уу сайн. За тэгээ бараг 3 дахь минутаас л одоо хүн болгон нэг утас гаргаж ирээд шагаагаа суугаад юу хайдгийг. Тэгэхээр энэ бол тархиндаа л одоо дими одоо ачаалал өгч ийн гэсэн. Орой та нарын гэрт очиод харах юм бол ингэж байгаа. Эхнэр нөхөр ингээд тусдаа одоо нэг утас зурагт нөгөө хүүхдүүд нь бас нэг юм дөрүлж юм дэр ингээд зүгтцдэг. Энийг болчих хэрэгтэй. Эцсийн дүндээ энэ тархины амар амгалан гэдэг чинь нөгөө өдөржингөө ажилтсан тархи чинь гэртээ очиод чамайг ингээд одоо юу гэдгийг зурагт компьютер шаагаад ингээд улам одоо тархиа ядраагаад байгаа чи. Ийм санаа биш байхгүй юу та. Тэгээд энийг болоорой. Багш нь энийг сүүлд төр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр эмчнэр төвөртөл орохтой хэлсэн. Танай дээр энэ дэлгэцийн хамаарлын засаг байгаа. Тэгээд ядахна та нар өнөөдөр юм утаснаа асуудлаа одоо болчих хэрэгтэй. Тэгээд зогсоо зайгуул хүний тарих гаднаас ингэж мэдээлэл авч болохгүй байхгүй юу? Мэдээллийн цензур гэж байх хэрэгтэй. Тэгээд тэр гэр бүлийн орон зайдаа бол ялангуяа энэ одоо цахим орчин дэлгэцийн хамаарлыг үгүй гэж хэлэх хэрэгтэй. За энэ хэлэлцүүлийн асуудал. Ерөөсөө сүүлд энэ анагаахын профессорууд хоолн дээр ярьж ирсэн юм. Яасан гэхээр өөрийнхөө нөгөө стресстэй л хүчин зүйлүүдийг бусдад яриад өгчдөг. Тэгэхээр нөгөө дотор нь онгоогод шулуухандаа хэлэхэд бол нөгөө барьцах сэтгэлгээгээр ингээд стресстэйгээ болчдгийг. Энэ нөгөө өөрийнхөө тэр стресс хүчин зүйлийг яах гэж бусдаж нааж ш. Жишээлбэл энэ сайн жишээ нь юу гэхээр ямар асуудал вэ? Тэр асуудлаа бусадтай илэн далангуу гаргаа сурчгаа л гэсэн үг.
За бурхан багш бол биднэрт одоо байгалаас хоёрхан элемент заяасан стресс менежмент дээр. Тэр юу гэхээр нэгдүгээрт бүтэн нойр, хоёрдугаарт инээд. Тэгээд инээд гэдэг бол стрессийн хамгийн сайн дарангуйлагч гэж байна. Ажил дээрээ ч инээ, амьдрал дээрээ ч инээ. Булчингийн чинь сулалж өгнө. Амьсгалчин жигдэрч хүчилтөрөгчийн цусан хангамжийг сайжруулна гэж. Тэр доотны өгүүлбэрийг та хэд унш та. Эндорфиныг цусан чөлөөлнө гэж байна шүү дээ. Эндорфин дурлалын гормон гэж. Одоо би энэ залуучуудад хэлэх гээд байгаа. Нөгөө 2 сарын 14 билүү Валентины өдөр гэж болдог. Ял ингээд нэг юм бундан хэлбэрийн тэр нь одоо нөгөө өөрсдийнх нь төсөөллөөр бол хайр дурлалыг зүрх судасны системтэй холбоотой ах шиг байна. Уучлаарай, тийм биш. Энэ эндорфин гэдэг дурлалын гормон чинь хүний тархинаас тэр дундаа тархины өнчин тарих гэдэг бүтцнээс ялгардаг. Альфа, бета, гамма эндорфин гэж байдаг байхгүй. Тэгэхээр энэ бета эндорфин гэдэг бол сонгомлоор одоо дурлалын гормон байхгүй юу? Тийм учраас одоо энэ 2 сарын 14 тэр Валентины өдөр болох юм бол үнэхээр тэр одоо хайртай дуртайгаа илэрхийлэх гэж байгаа бол өнчин тархины хэлбэртэй одоо шоколад бэлэглэх хэрэгтэй. За товчхондоо бол энэ эерэг одоо энэ инээд хөгжил ер нь энэ сэтгэлийн одоо хин нэг хараад хайрлах, дурлах тэр тааламжтай мэдрэмж төрөх тийм ээ. Бидний цуснд бол эндорфиныг чөлөөлж өгд юм байна л гэж ойлгож байгаа. За цаашаа явна. За хувийн орон зай. Ер нь аливаа асуудлаас бид нар одоо өөртөө ингэж хувийн орон зай завсарлага авах хэрэгтэй. Одоо багш нь түрүү хэллээ шүү. Ялангуяа одоо энэ цахим орчин, цахим хаддаг гэж хэлээ л да. Ерөөсөө л одоо энэ одоо ухаалаг утас тий зогсоо зайгүй мэдээлэлээр бөмбөгдөж шээ. Уул нь болдог бол ухаалаг утас барьдгүй бол би зөвхөн компьютераа нээхтэл мэйлээ шалгамаар байна л. Гэтэл одоо сүүл яаж ийм гэхээр мэйл чинь ирээгүй мүү гэдэг байгаа. Үгүй тэр мэйл чинь бол шууд энэ одоо өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр хувийн орон зай улмал хумигдаад байна. Тийм учраас аль болох өөртөө энэ хувийн орон зайгаа бий болгох талаас нь та бүхэн ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Дургу залхаасан зүйлүүдэд ерөөсөө үгүйгээ хэлж. Тэгээ асуудлыг шийдэх гэж битгий их болоо. Цаг хугацаа харуулна. Тайван байх хэрэгтэй. Стрессийн төвшингийг чинь бууруулна. Тэгжээж одоо логик сэтгэлгээгээр эрүүл саруул ухаанаар аливаа асуудлыг бид нар одоо шүүн тунгаах хэрэгтэй шүү дээ. Одоо шүнжэнгөө нойргоо онцон тарих гэдэг бол өглөө нь одоо тэр өдөртөө маргааш нь одоо эрүүл саруул ажиллах уугүй гэдэг ч өөрчлөлт асуудалтай байхгүй. Тийм учраас өнөөдөр би ерөөсөө өгöd байгаа даалгавар бол тогтмол цагт унтаад сурчих дандаа инээж ингээл болоо. Нэг холын имийг бид нэр хайгаагүй шүү дээ. Тэгээд ялангуяа энэ танхимын сургалтууд дээр бол багш нь стрессийн төвшингийг хэмждэг. Тэгээд энэ байгууллагууд дээр чинь бас ийм одоо стрессгүй хүмүүс байна. Тэгээ би хэлдэг байхгүй. Та нар энэ хүмүүсээсээ суралцаа. Ямар нууцаар ийм одоо хөлтөв байж чадаад байна. Ийм бэжэж бид нар одоо энэ тарих бол эрүүл саруул ажиллаж шүү дээ. За 3 дугаар арга техникийн тухайд бол амьдралын хэв маягаа өөрчлөх асуудал байна. За энд нэгдүгээр зөв хооллолтын асуудал байна, дасгал хөдөлгөөний асуудал байна. За нойр байна, албадмал зүйлсээс өөрийгөө чөлөөлөх асуудал тийм ээ. Тайван амар амгалан байдал. За тэгээ энэ хорт сурчлын асуудал байгаа, арх тамхины асуудал байна тийм. Тэгэхээр та хэд энэ анзаарч байгаа бол зарим хүн бол таньжил байгаа. Энэ одоо хуучин нэгдүгээр эмнэлгийн шатн дээр байдаг л энэ наатууд шүү дээ. Тэгээ эмчнэр өнөөдөр ямар зөвлөгөө өгж ийн гэхээр ерөөсөө дандаа алах. Байнга алах. Одоо би энэ Улаанбаатарын энэ төгжрлийг гайхаад байна. Энэ хүмүүс яагаад машин унаад байгаа юм болоо? Гараал бүгдээрээ алхачих хэрэгтэй биш. Аяндаа төгжрэл чинь байхгүй болов. Гэхдээ машин унлаа гэд одоо нэгдүгээр чи өөрөө стресс чинь, хоёрдугаар хөдөлгөөний хомсдолд ороод таргалаад байгаа байхгүй. Одоо нөгөө зүрхний эмчнэр чинь загнаад идэх хэрэгтэй. Ерөөсөө тур. Яад энэ жижигхэн зүрхийг ингээд ядраагаад байгаа. 70 кг-ыг тижээх ёстой байсан бол эн чинь 100 кг-ыг тижээж гин гэж байгаа бол зүрх чинь өөрөө илэгдэл хорогдолд ороод байна. Тийм учраас жингээ хасах хэрэгтэй. Дандаа халах хэрэгтэй. Тэгээ энэ сэтгэлийн амгалангийн асуудал байна. За энэ хорт зуршил дээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ямар өрөө дэвшүүлсэн гэхээр ариг согтууруулах ундааныхаа хэрэглээг уйл гэсэн байна уу, багасг гэсэн байна уу та хэд унш та. Тий. Уйлгээ хэлсэн мүү та хэд стресстэй гинэ. Тэгээд ДМБ-с багасг гэсэн зөвлөмж өгсөн байна тий.
Тамхины тухайд бол тамхиг ерөөсө бол гэж. Одоо өчигдөр би 10 жилийн хүүхдээсээ асуулаа шүү дээ. Тэгээ яасан гэсэн чинь хайчч юу. Одоо жишээ нь өнөөдөр тэр нөгөө ухаалаг тамхи лөө юу гэлээ нөгөө ийм сордог электрон тамхи. Тэгээ эн чинь одоо энэ бүр 10 жилийн сургуулиуд дээр тархацсан байна гэж. Тэгээ нөхөдөө энийг анхаараач. Одоо энэ боловсролын яамныхан байгуулвал би бүр даалгавар өгмөр байна. Өнөөдрийн 10 жилийн хүүхдүүд гэдэг чинь бидний хойч уу байхгүй юу? Бидний хүүхдүүд. Энэ бидний маш эмзэг сэдв. Одоо танай хүүхэд тамхи одоо татж ийн гэж та нар төсөөлтөө. Тамхи хэдэн нас хорооно гэдэг үлээ. Ирээдүйд те. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол тамхиг боль гэж байгаа. Тэгээ ээдтэй боловсролын яам бол энэ ялангуяа 10 жилийн сургуулиуд дээр бол энэ одоо акц хэрэгжүүлэхтэй ямар нэгэн үйл ажиллагаа энэ тамхины эсрэг хөдөлгөөнийг яг тэгвэл хүүхдүүд нөгөө нэг нэгнийгээ шохороход байгаа шүү. Нэг юм гоё юм гаргаж ирээл нөгөөдх нь нөгөө хичээл дээр хойно ингээд татаад тэгээд тэр эцэгхийн зөвлөлүүд нь байгаа бол энэ дээр анхаарал тавих хэрэгтэй байна. За энийг би бүр онцгой анхааруулъя гэж бодоод өнөөдрийн хичээлийг би ороод байгаа шүү. За цаашаа явъя. За зөв хооллолтын тухайд. Тэгээ энэ дээр би юу гэж хэлж ийн гэхээр тэр доор нь та хэд анзаарч байгаа бол хоолны дэглэм гэдгийг ингээ би дарцсан байна. Тэр зөв хооллолт гэдэг бол одоо энэ хүмүүс нэг яриад байдаг шүү дээ. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гинэ. За уучлаарай. Би бол энэнтэй одоо эсрэг байр сууриас хандна. Одоо юу гэх юм бэ? Одоо махны чиглэлийн ферм байлаа гэж бодъё л да, ингээ үхрийн ферм бай гэж бодъё. Тэр чинь ерөөсөө зогсоо зайгүй ингээд одоо цагаар ингээ хооллоод байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь хүн шүү дээ. Тэгэхээр эрүүл хооллолт, зөв хооллолт гэж юу хэлэх вэ гэхээр юу дуртайгаа идэнэ. Гагцхүү өлссөн үедээ л хоол. Одоо та нар энэ байгууллагууд дээр очихоор ингээд нэг юм гаднаа хаяг гаргаа хадсан байдیں۔ Цайны цаг гэдэг. Өдрийн хоолны цаг гэнэ. Уучлаарай, та нар өнөөдөр өдрийн хоолнд гарахаас өмнө нэг нэгнээсээ асуу. Чи өлссөн юм уу? Би өлссөн юм уу? Тэгвэл өлсөөгүй бол хоол идэж яах гэж байгаа. Өлсөөгүй ээжэж хоолнд орно гэдэг бол яг үннийг хэлэхэд нөгөө харгалуулах гэж байгаа нөгөө фермийн үхэр болох гэдэг ш. Муухайгаар хэлэх юм бол тийм учраас өлссөн үедээ хоол ид. Тэгээ ялангуяа энэ анагаахын профессорууд ямар зөвлөгөө өгж ийн гэхээр одоо 40-оос дээш наснд бол эсийг битгий их тийжээ гэж ш. Эсийг их тийжээх шаардлага байна. Өнөөдөр дэлхийн анагаах ухаанд хор тавдрын шалтгааныг нэгийг боохгүй. Магадгүй нөгөө эсийг хит ихээр тийжээхээр эн чинь өөрөө нөгөө бүх өвчний одоо нөгөө гай зовлон дагуулдаг байна. Тийм учраас эсийг нэг байгаа хэмжээнд нь л барьж. Ингэх юм бол бид нар бол урт удаан одоо аз жаргалтай амьдрна. Би та хэдэд нэг гонигтай жишээ ярил л да. Одоо манай анагаахын багш байсан. Миний оюутан байхад одоо бас л их хайрладаг байсан багш нарын нэг. Тэгээд ковидын өмнө бол энэ хавдар судлалын имлэг дээр өөд болсон л да. Хор тавдраар өөд болсон. Тэгээд тэр амьдралын эцсийн мөчөд бид нэр багшийг эргээд очиод тэр тасагт орж ирсэн. Багш ингээ гидс руугаа заасан. Хүүхдүүдэд битгий таргалаарай. Энэ хамгийн муу мухач ерөөсөө энд л байд юм байна. Тийм учраас ерөөсөө энэ зөв хооллолт гэдэг бол өлссөн үедээ болж өгвөл бүр ихний өлсөлтийг дав гэж байгаа. Тэгэхдээ өлслөө гэд юу ч идэхгүй байж болох. Одоо жишээлбэл шингэн бол хязгааргүй хүн шүү дээ. Яагаад гэвэл их өлсөд ахаар гаднаас ходоод руу юу ч өгөхгүй болохоор нөгөө ходоод чинь тэр хоол боловсруулах хүчлүүд чинь өөрийнхөө салстыг боловсруулж эхэлнэ. Тийм учраас бас хитийг хөлсөж болохгүй юм байгаа шүү. За тэгээд тэр юу дуртайгаа ид гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр одоо та нар тэр танита гэж мэдэндээ одоо бол энэ электрон барааны дэлгүүрүүдээр тэр смарт жингүү зөндөө байла. Одоо энэ хүний биеийн тэр 10-20 үзүүлэлтийг бүгдийг гаргаад ирнэ. Нэг ёсны тоглоом багхгүй. Тэгэхээр гэртээ нэг юм смарт жин аваад тавьчих. Тэгээд тэн дээр одоо гэр бүлийн гишүүдийн чинь одоо бүх үзүүлэлтүүд гарч ирнэ. Одоо биеийн чинь одоо өөх, яс, булчин, одоо биологийн нас те. Биологийн нас чинь нэг ингэж ярьдаг шүү дээ. Ямар динамик анзаардаг вэ гэхээр жингийн илүүдэлтэй хүмүүстэр бол биологийн нас их өндөр гарчдаг шүү. Тэгээд ингээд тураад ирэхээр их гоё урамтай. Нөгөө улам залуужж ийн гэдэг шиг биологийн нас чинь бүр одоо 18 руугаа орно. Тийм учраас ээддээ миний эрхэм ширнэр
өнөөдрөөс хичээх хэрэгтэй. Ялангуяа одоо энэ нөгөө жингээ барих асуудал дээр. Тэгээ би яагаад сая энэ смарт жингээ яриад байна гэхээр ямар хоол идэхтэй биш байхгүй юу? Хичнээн килокалори хоол илчилгээг гаднаас авах ч л чухал. Тэрнээс биш одоо өөхтэй махаа огтлно уу? Тэр одоо нөгөө сахартай ундаа кологоо уун уу? Энэ таны асуудал. Гагцхүү тэр одоо ухаалагч энэ дээр чи өдөрт 1200 калори авна гэж байгаа бол 1200 калоритой тэнцэх хэмжээний хоол хүнсний бүтээгдэхүүнийг авна. Тэрнээс биш одоо юу гэдгийг суудлын ажил хийж ээж одоо биеийн хүчний ажил хийж байгаа юм шиг 4000 ккал илчлэг авчих юм бол тэр чинь одоо өөрийн чинь биед бол илүүдлэр одоо хоримтлагдаад байна. Миний хэлэх гээд байгаа санаа хэдэн калори авч ийн тэр калори илчилгээ заавал шатааж дуусгаарай гэсэн санааг хэлж байгаа шүү. За түрүүн би тэр кофений асуудлыг хэлсэн психостимулятор те. Кофенийг одоо ерөөсөө энэ кофе тэр кока-кола ч юм уу орой 6 цагаас хойш энэ хэрэглээг одоо зогсоочих хэрэгтэй. Магадгүй одоо та нарын нөгөө нойрны хямралын шалтгаан чинь энэ кофеин гэдэг бодис байхгүй юу да. За цаашаа явна. За дасгал хөдөлгөөний тухайд. Тэгээ би сая хэллээ. Ерөөсөө дандаа энэ илүүдл энерги чинь шатаана. Ингээл нэг хол юм төсөөлөл заавал одоо нэг фитнест явж байгаа л энерги шатаагаад байгаа асуудал биш байхгүй юу? Ердөө бид нар энэ машинаа тавиад алхачихл хэрэгтэй байхгүй юу? Энэ их төгжрээнд алхарч байгаа хүн атаархмаар гоё харагддаг үү? Тийм. За, цусны даралтыг бууруулна. Сэтгэл түгшээсэн бодол санааг үлдэн. Нэг инээдтэй бодол санаанд орчлоо. Сүүлд би аль дүүргийн прокурор дээр үлээ. Тэгэл ороод энэ хэсгийг ярьжсэн чинь багшаа бид нар дандаа алхадгийг штэ гэхгүй. Тэгс нэг нөхөр ингэдсэн. Бүгдээрээ нөгөө ажлаа тойруулаад байр авцсан юм байна л. Тэгэхээр бас их ойрхон гэрч чинь бас энэ алхад нь тооцогдохгүй учраас жишээлбэл манай нэг багш ингэж хэлсэн. Гэр нь 20 давхарт байдаг. Тэгээд ерөөсөө лифтээр явдггүй гинэ. Тэгээ өглөө ажил руугаа гарахдаа нөгөө 20 давхрыг чинь 13 минут буудын гинэ. Тэгээ орой ажил тараад дээшээ шатаар гарахаар нэг одоо 16 20 минут дээшээ алхдаг. Энэ ч өөрөө бас дасгал хөдөлгөөн болчихж байгаа байхгүй юу? За дасгал хөдөлгөөний тухайд бол багшийн нэг хамгийн сайн зөвлөгөө. Ер нь сүүлийн үед энэ 21 аймгийг энэ Улаанбаатарын дүүргүүдийг анзаараад байсан чинь бүгдээрээ нөгөө усан спорт бассейнтэй болцсон юм байлээ. Тэгээ миний бодлоор хүний биеийн бүх булчинг одоо ачаалал өгөхгүйгээр жигд ажиллуулж чаддаг спорт бол энэ усан спорт. Одоо ядчил нөгөө та шиг ийм одоо суудлын ажил хийж байгаа хүмүүс нөгөө хүзүүний остеохондроз одоо та ингээл яриад байдаг ш. Хүзүү өшөөд байдаг. Ядахнаа нөгөө усан сэлнэ гэдэг чинь ингээл нөгөө амьсгал авахгүй л нөгөө хүзүүнийхээ шохоог нураах хэрэгтэй байхгүй юу? Нурууны дискэнд ч ачаал өгөхгүй. Одоо энэ бусад хүнд атлетик, хөнгөн атлетик энэ нөгөө дискийг чинь шахаад байна ш. Тийм учраас миний өгөх зөвлөгөө бол би та хэдийг усан сэл гэсэн ийм сайн зөвлөгөө өглөө шүү. Бас л нэг гэрийн даалгавар өглөө. За ингээд илүүдл энерги чинь шатаах юм байна. Цусны эргэлтийг чинь сайжруулах юм байна. Цусны даралт чинь аяндаа буураад ирнэ. Одоо багш нь түрүүн өөрийнхөө жишээн дээр ярьсан. Би 93 кг байхад миний даралт нэг 160 180 80 хүртэл хүрдэг байсан шүү. Тэгээ аяндаа ингээд тураад ирэхээр одоо багшийн даралт бол хийм болсон. Тэгээд би нөгөө өөрөө өөрийнхөө жишээн дээр яриад байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ дэлхий дээр хамгийн том дайсан гэдэг хэн байдаг вэ гэхээр хүн өөрөө байдаг. Чи өөрөө өөрийнхөө дайсан. Чи өөрөө өөрийгөө ялан дийлчээж л одоо өөрөө өөрийнхөө имижийг бүрдүүлнэ. Өөрөө өөртөө таалагдана гэж. За тэгээд би түрүү инээдэг ярьсан дахиад л нойр. Ерөөсөө өнөөдрийн энэ одоо 40-од слайдыг ингээд базах юм бол бид нар ч юу чухал байх нь вэ? Инээд чухал юм байна. Нойр чухал юм байна. Тэр инээд гэдгийн цаана юу гэхээр бидний тэр өнчин тарихнаас эндорфин буюу тэр аз жаргалын гормон чинь тэр дурлалын гормон бидний одоо цуснд ялгарч идэг байх нь вэ шүү. Тийм учраас нойр инээд хоёр бол стрессийн хамгийн сайн дарангуйлагч юм аа гэж. Ядарсан бол унтаж нойр аваа. Зүүд нойрноосоос ирээд цоо шинэ. Одоо энэ сүүлийн үед нэг аптекуудаар нэг ийм бэлтгэл гараад байгаа. Тэр нөгөө мелатонин үлээ. Тэр мелатонин гэдэг гормон өөрөөр хэлбэл бидний гүн нойронд цуснд ингээ физиологиороо ялгарч явах хэрэгтэй болохоос нойрны ямралд орсон юм уу гэдэг аптекаас тэрийг аваад ингээд
уулаа гэд яг физиологиороо чиний нойр бол засагдахгүй. Одоо миний ойлголтоор бол тэр бэлтгэл хэн зориулсан бэ гэхээр одоо нөгөө ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад нэг энэ онгоцоор нисдэг ч юм уу те бид нар чинь дандаа нөгөө цагийн зуруунд нөгөө нойрны зуруунд ороод байгаа шүү дээ. Нэг тийм улсуудад зориулаад байгаа шиг байна. За. За албадмал зүйлсээс өөрийгөө чөлөөл хүсэл сонирхлоо дадлаж. Хизээч өөрийгөө битгий албад. Тийм учраас тэр эмнэлгийн мэрэгчлийн ёс зүйн дүрмдээ бид нар тэр заалтыг оруулсан байхгүй юу? Нарийн мэрэгчлээ, ажил мэрэгчлээ сонгохдоо өөрийнхөө темперамент буюу зан төлөвийн онцлог тохирсон тэр ажил мэрэгчлийг л сонгох. Тэрнээс биш нэг юм ялтай юм шиг би заавал одоо энэ ажлыг хийх ёстой. Одоо энэ хорвоо дэлхий дээр хийх ажил зөндөө л биш. Дуртай ажлаа сонгох хэрэгтэй. Тэгээд стрессээс чөлөөлөгдөж амьсгаа авах боломж олгоно, амралт болно, нийгмийн харилцааг өргөжүүлнэ гэж байна. За тэгээд тайван амар амгалан байдал гэдэг бол цусны даралтыг чинь бууруулна. Ер нь одоо стрессцэн, сандарсан, ууралсан, уцаартай ийм үедээ хизээч бити шийдвэр гаргаж байгаарай. Одоо хэрвээ одоо өнөөдрийн сургалтын дээр шийдвэр гаргах төвчний улсууд байгаа бол тийм асуудлуудыг шууд хоошин тавь. Өөртөө хувийн орон зайг өгж байгаад эхлээд сэтгэл санаагаа өөрийгөө олж аваад тарих тавлогоогоо амгалан тайван болгож жагаад ингээр чи нөгөө цусанд хүчил төрөгч чинь нэмэгдэнэ. Тэр тархинд очиж байгаа цусан хангамж чинь нэмэгдэнэ. Эрүүл саруул шийдвэр гаргах чинь нөлөөлнө л. Зөвхөн хүний биеийн бүтцээс сонирхуулах юм бол одоо бидний энэ гавлын хөндөд байгаа тарих гэж ирэхтэн байгаа 1200 г жинтэй байна. Зүгээр зөвлөлүүлээ хэлэх юм бол хүний биеийн жингийн нэг 2% эзлээд байгаа. Тэгсэн хэрнээ нийт хүчил төрөгчийн хэрэглээний 20% дангаараа шаарддаг цор ганц эргэтэн бол тарих байхгүй юу. Өөрөөр хэлбэл бүх биеийн одоо хүчил төрөгчийн цусан хангамжийн 5/1-ийг тарих дангаараа шаарддаг юм эргэтэн. Тийм учраас стресст хамгийн өртөмтгий эргэтэн бол тэр зүрх тарих байхгүй юу да. Тийм учраас тайвширж ээж тэр тархины цусан хангамжаа эрүүл саруул болгож ээж би та бүхнийг одоо аз жаргалтай амьдран, аз жаргалтай ажиллана, эрүүл шийдвэр гаргана, хөдөлмөрийн бүтээмж чинь нэмэгдэнэ. Одоо энэ дэлхий дээр энэ Скандинавын орнууд, Европын зарим нэг улс чинь нөгөө ажлын 5 өдрөөс 4 өдөр рүү шилжиж гин л гэж байна. Багш нь нэр цохоо яах вэ? Тэгээ ингээд 7 хоногийн 3 өдөр нь амарчаад ороод ирэхээр хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдээд тэр одоо тэр компани одоо юу гэдгийг ашиг орлого нь нэмэгдэж гин гэж байна шүү дээ. Энэ бүхэн бол эцсийн дүндээ энэ дэлхийг хөдөлгөж байгаа хүч бол хүн юм шүү гэдгийг л ойлгоод байгаа. За, ерөөсөө өнөөдрийн хичээлийн шигтгэх слайд бол энэ байна. Тэгээд бид нар нөгөө арга бэлгийн онол гэдэг арга бэлэг хоёр харилцан бие биенээ нөхцөлдүүлдэг гэдэг. Гэтэл яг үннийг хэлэхэд хүмүүс 3 дахь элементийг мартдаг. Тэгэхээр багшийн бодлоор бол арга бэлгийн онол бол 3 элементтэй. Энд ямар 3 элемент байна гэхээр нойр гэдгийг та нар мартаад байдаг байхгүй юу? Ажил, амьдрал гэж яриад байдаг. Яг үннийг хэлэхэд 3 дахь элемент бол нойр байх хэрэгтэй. Тэгээ нөгөө хоногийн 24 цагийг 3-т хуваах юм бол чи 8 цаг ажилласан бол 8 цаг амарч сур. 8 цагт нь унтаж сур. Өөрөлдөө нөгөө дутуу нойрны асуудал. Тэнцүү 24 цаг болчиход. Тийм учраас ажил, нойр, амралт. Тэгээ би ийм том ял зохиосон биш. Ёс зүйтэй хүн гэдэг бол ажиллаа, амралтаа, нойроо тэнцвэржүүлж чаддаг хүнийг хэлнэ л. Тэгээ та бүхэн слайдыг одоо зургийг авчих та. Тэгээ энийг ерөөсөө байн бодож нөгөө Чингис хаан хэлсэн байдаг шүү дээ. Тангад тулс мөхөөгүй шүү гэдгийг өглөө болгон надад сануул гэдэг шиг энэ слайдыг одоо утасныхаа юм уу компьютерийнхаа нөгөө дэлгэцэн дээр хүмүүс чинь нэг хэрэгтэй хэрэггүй зурагнууд тавиад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ арга бэлгийн онолны энэ 3 элементийг миний эрхэм шавнар өнөөдрөөс эхлээд тэр дэлгэцэндээ тавьчих. Тэгээд тэрийг хараа санахгүй юу? Үгүй би чи яг цагаараа ажиллаж чадчихэв үү? Би яг энэ цагаараа амралтаа одоо хоббигоо өнгөрүүлж чадчихэв үү? Гэр бүлтэй энэ аз жаргалтай энэ цагаа одоо зарцуулж чадчихэв үгүй гэдгийг. Ялангуяа одоо тэр гэр бүлийн орон зайд чинь тэр цахим орчны хэрэглээг л ээдтэй та бүхэн өнөөдрөөс эхлээд одоо тэнцвэржүүлээрэй. Ингэж чадах юм бол танай гэр бүл бүтэн ойртой амарна гэж байгаа. Багш нь сүүлд нэг ийм пост оруулсан шүү дээ. Ёс зүйтэй хүн
22 цагт унтдаг хүнийг хэлье гэж. Тэгээ эний чи өнөөдөр Монгол улс хууль төр ч гэсэн хуульчтай төгссөн шүү. Бид нар өнөөдөр 22 цагаас хойш ингээл байрны засвар хийгээл чимээ шууган гаргаад нөгөө яадаг вүлээ хажуу айлна ахуйн архит хийгээл ингээд ээж болохгүй ш. Энэ нойрны хямрал гэдэг чинь 22 цагт өнөөдөр энэ унтах үйл ажиллагаа чи эхэлж гин үгүй гэдгээс эхлэх хэрэгтэй байхгүй юу да. Тэгээ нойр бол үнэхээр чухал юм байна. За ингээд миний энэ өнөөдрийн энэ сургалт бол 11 цаг болцсон нь дуусах шиг байна. За энэ төгсгөлийн слайдыг бас нэг анзаараад авчих. Энэ багш нь монгол хэл дээр шууд орчуулах санаа олдохгүй болохоор ингээ хялбаршуулсан шүү. Тийм учраас аз жаргалтай байхын тулд юунд ч битгий санаа зов. Цаг хугацаа харуулдаг. Тэгээ өнөөдөр хүрээлэн буу одоо нийгэм гэх юм уу одоо энэ нийгмийн харилцаа хандлага чинь нэг л нэг ийм одоо яргуур улсууд байгаад байгаа. Одоо тэр төрийн албан хаагчийн ёс зүйн үндэсний хөтөлбөр бид нар батлууллаа шүү дээ. 2024-оос 30 онд хэрэгжих юм дунд хугацааны зорилт. Тэгээ өнөөдөр энэ хийгдээд байгаа судалгаануудаар ямар байна гэхээр хүмүүс ер нь л нэг ийм яргуур байгаад байна юм. Тэгээ энэ үндэсний хөтөлбөрийн зорилго чинь бол 2030 он гэхэд ерөөсөө төрийн албан хаагчид бид нар ёс зүйгээрээ манлайлаад ийм одоо смайл хүмүүсийг ийм эможиг л одоо нийгэмд нэмэх одоо ийм зорилготой. Тэгээ битгий ганцаардаараа багш нь байгаа шүү, манай хороо хамт олон байгаа шүү. За ингээд бүгдээрэнд нь би одоо төгсгөлт нь юу гэж хэлэх гээд байна гэхээр та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэхгүй. Тийм зарим нь гайхаад байгаа юм. Зарим хүмүүс ингээд алга таших гэдэг байхгүй юу? Тэр алга ташиж болохгүй. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр ажил ерөөсөө яваад л байна. Чамайг би барахад, чиний тархинд цус харахад, чиний зүрхэнд цусуу харахад, чиний ходоо шархлаа болоо ходоод чинь цоороод одоо юу гэдгийг хөдөлмөрийн чадвараа алдаад имлэг хийвтгэд энэ ажлыг хийх хүмүүс богоноороо очиглоод хүлээж байгаа. Тийм учраас нэгдүгээрт ирүүлнэ. Аз жаргал. Тийм учраас багш нь та бүхэнд юу хүсэх вэ гэхээр та бүхний гэр бүл, үр хүүхэд, Монголын бүх ард түмэнд нэгдүгээрт эрүүл аз жаргал, сайхан бүхний хүсье өрөөё. За